Эхнэр нь бөөрө худалдсны дараа Билал Хосейн гэдгээр бөөрө худалдахаар мис ажилбарт оржээ. Тэрээр бөөрө $4,000 худалдсан бөгөөд авсан мөнгөөрөө өрөө дарсан байна. Би 20,000 така буюу $2,576 Америк долларын өрөөнд орсон. Гэр бүлийнхээ төлөө олон удаа зээл авсан ч өрөө төлж чадахгүй байсан. Бангладешийн Калай дүүрэг хууль бусаар эрхтний худалдаж мөнгө олох гол цэг болжээ. Уг нь хуулиар бол хамаатан цусан төрлийн хүмүүсийн хооронд эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвшөөрдөг байна. Мөнгө олохын төлөө хууль бусаар бөөрөө зарж байгаа иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн элдв асуудалтай тулгардаг байна. Эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа ч эндхийн иргэд мөнгөний төлөө эрхтнээ худалдсаар байна. Хэдийгээр эрсдэлтэй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж сонссон ч ядуурлаас залхсан хэмээн тэд ярьж байна. Бөөрө авахулсны дараа би байнга эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна. Үргэлж халуурч байнга биемээ өвдөхгүй эрхтэн гэж алга. Суухад ажил хийхэд маш хэцүү болсон. Харин босоод зогсоход өвчин намдаж байгаа юм шиг санагддаг. Би цаашдаа хаар ажил хийж чадхааргүй болсон. Иргэд орон нутгийн эрх баригчдын хараа хяналтаас зүгтэж энтхгийн хил дээр энэхүү хууль бус хагалгаанд орох болжээ. Одоогоор тосгоны 12 оршин суугч алга болсон бөгөөд энэтхэг улсын хөлийн ойролцоох эмнэлгүүдэд эрхтэн авахуулах мэс засалд орсон байж болзошгүй хэмээн цагдаа нар хэлсэн юм. Иргэд паспорт иргэнийхээ өмнөхийг хуурамчаар үлдэж байна. Тэд хуурамчаар шилжүүлэг хийж бөөрийн мэс ажилбарт орсныхаа дараа иргэн ирж байна. Бөөрө зарагсад хууль бусаар худалдаачдын зуучлагчид болдог байна. Энэ замаар Бангладешийн иргэд эрхтэн борлуулах томоохон худалдааны сүлжээний нэг хэсэг болоод байна. Худалдан авагчин доноруудад бөөрө зарснаар юу ч алдахгүй гэж хэлдэг бөгөөд хүмүүсийн үгэнд амархан итгэдэг байна. Цагдаа нарын хэлж байгаагаар сүүлийн 10 жилд тосгоны 200 оршин суугч бөөрө зарсан бөгөөд сүүлийн үед бөөрө зарж буй хүмүүсийн тоо улам нэмэгдэх болжээ. Энэ жил зөвхөн Калай дүүргийн 40 иргэн бөөрө зарсан байна. Өнгөрсөн сард цагдаа нар бөөрийн донор болсныхоо дараа хууль бус эрхтний томоохон зуучлагч болсон 12 хүнийг баривчилжээ.